За тэгэхээр залуусаа Blue манга спойлерын 7 дугаар үлцэг тавтай морил. Бид цогта Маншайн Сити-гийн бэлтгэлээр иржээ. Тэд цогта Германы Мюнхен болон Испани Барса багуудын тоглолтыг цогта үзэж сууж байгаа байхгүй юу? Исагигийн цалин 17 сая гэж юу? Гайхалтай гэж Наги бодон суун. Чигэрий ч гэсэн одоо энэхүү Blue Lock-ийн газрыг реалити шоу болгосон дэ жоохон гайхнаа. Одоо шоу гэдгийн ганц баталгаа нь эдний багш байгаа шүү дээ. Юм л бол камер руу харж өөрийгөө сорчлаа сте. За яг тэрхүүгээр Франц, Италийн тоглолтоос дуусч гин л дээ. Яг л манай залуустай адилхан эдний тоглолт дуусны дараа тоглогчдын үнийн дүн болох одоо цалинг нь харуулдаг. За тэдний цалинг харуулснаар Blue Lock дэх тоглогчдын хамгийн өндөр дүнтэйгээс нь хамгийн доошоо ингэж ягсаасан байдаг хгүй юу? Blue Lock-ийн 2 дугаар шатнд 50 тоглогч орж тэрэн дээр Kunigami нэмэгдээд 51 болсон. Гэхдээ тэдний 9 хүн л одоо багуудаас урилга авсан гэх юм уу та. Тэдгээр 9 хүний хамгийн их мөнгө амлуулсан нар энэ байдаг нийт 36 сая йен. Тэр үеэр Английн их багш Принц ярина л та. Та нарын эхний тоглолт дуусах хүртэл энэ дуудлага худалдааны талаар ярихгүй байхыг хэлсэн юм аа. Одоо ил болчихсон юм чи одоо яалт нь үлээ. 3 дахь тоглолт буюу Bastard München болон Manchester City хоорондын тоглолт хүртэл би одоо илүү сайн бэлтгэдэг хэвгүй юу? Ингэснээр Manchester City-ийн залуус маань бэлтгэлдээ орноо. Ёстой л нөгөө хүнд хүчний бүхий л бэлтгэлүүдийг хийж байна. За ингэснээр бид тоглолтын дараах Bastard München баг дээр ирдэг л дээ. Исаги маань амралтын өрөөндөө орж ирээ суучсан. Энэ удаа боломж байсангүй. Гэхдээ дараагийн удаа заавал өөрийнхөө нотлохыг үлдээж гол оруулнаа гэж өөртөө амлаж байдаг. Залуусч тэрхүү реалити шоу гэдэг үгийг сонсоод энэ тэдгийн камерыг хараад эхэлдэг хэвгүй юу? Азар унтлахын өрөө болон 0-ийн өрөөнд камер байхгүй ч гэсэн зоогийн газар ингээд амрах өрөөнд нь камер байгаад байгаа болохоор те. Талбай догтхонч гарч чадаагүй байсан Blue Lock-ийн залуус Исагид баяр өгдөг хэвгүй юу? Хөөх 17 сая гинэ наа чи зөндөө их мөнгө байна да гэд. Даанч тэгээд нөгөө дутуугийн комплекс шиг Исаги маань би тэгтээ ягаад ч Риний үнийн нүг ингээд авч чадаагүй гэсэн бодол нь ингээд те. Дэдэнд хэн хідэн гол оруулсан бэ гэдэг жагсаалт байдсан байлээ. Дээрхүү жагсаалтад Рин 2 гол оруулсан байдаг хэвгүй юу? Тэгэхээр үнийн дүн тийм өндөр байгаад байж магадгүй. Bastard München баг дахиад 3 удаа тоглолт хийх одоо хугацаа байгаа гинэ. Тэрхүү 3 тоглолтод яаж хийж байгаа л талбайд гарч өөрийгөө харуулахгүй бол ер нь одоо тэр хүний карьер нь дуусчихна гэсэн үг болох гээд байна л та. Данс товтлогчийн хуваар тоглолтод орох бүр айгүй хэцүү л дээ. За 300 саяын үнэтэй Kaiser-ыг үлдээлээ гэхэд ард нь өөр 3 давтлагч байгаа байхгүй юу? Энэхүү 3 давтлагчийг ерөөхдөө давж байж тоглолтод орно гэсэн үг шүү дээ. Тиймээс залуус Исагид атаархдаг л да. Манай Исаги маань болохоор үзэгчдийн хүсэлтээр тоглолтод гарцсан да. Тэгсэн чинь бусад залуус ч гэсэн би ч гэсэн үзэгчдийн хүсэлтээр ингээд тоглолтод гарч үзмээр л байж гэсэн бодолтой байна. Тэгтэл энэ Юкимия гих залуу би чамд урам хугарлаа Исаги шилдэг хэвгүй юу? Чи яаж тийм энгийн дамжуулж чадваа? Дэлхийн шилдэг довтлогч болоход ерөөсөө тийм хэрэггүй зүйлээ гэдэг хэвгүй юу? Исаги маань ч өөрийгөө өмөрч би дүнсээ хэлсэн биз дээ. Би хүссэндээ дамжуулсан юм биш хэрэгтэй байсан юм аа гэж хэлдэг хэвгүй юу? Тиймээс би сонголтондоо харамсахгүй байна. Би өөрийнхөө сул дорой гэдгийг мэдчихээн гэж Исаги хэлдэг. Тэгтэл Юкимия би чамааг ийм сул дорой бодолтой хүн байсан гэдгийг мэдсэнгүй. Гэт улам ингээд асуултаараа шахаад байдаг хэвгүй юу? Исаги ч уурлан босч ирээд чи бас үзмээр байгаа мó гэхт нь Юкимия үгүй ээ л гэнэ. Ямар ч тэнэг хүн чам шиг ингээд өөдөө зэрэгүүдэд хусаж чаднаа гэж Исаги хариуг нь байрна. Чи бодит байдлыг харж чадахгүй байна гэж Исаги хэлчихээр нь Юкимиаш тэрхүү үгэнд нь уурлжээ. За ерөөдөө л чиний суг бодлыг чинь би хамаагүй илүү гараад одоо би дуустлаа л чамтай тулдах болно гэдгээ зарладаг. Мэдээж тэрхүү ярин залуус орж ирэнгүүтээ салгалгүй яах вэ? Ингэсэн чи хин бэ? Нөгөө Kaiser чи хагас нүцгэн гарч ирэнгүүтээ хэрэлдэж байхад чи уушлаарэ гэдээ ороод ирнэ. Чи хин бэлээ? Кени юу илүү? Чи энэ Исагиг тэгтлээ үзэж байгаа бол надтай нэгд гэж энэ Kaiser хэлдэг хэвгүй юу? Юкимиас тэрхүү саналыг нь татгалзнаа. Уурсанд баярлалаа. Гэхдээ би чамайг дагна гэсэн юм юу ч хэлээгүй гэж хэлдэг. Kaiser ч эргэж харснаа. Уг нь би чамд зөвлөгөө өгсөн юм л та. Ёй чи юу? Би юу гэж асуудаг хэвгүй юу? За та нар шиг новшийн энгийн амьтад зөв хаандаал үйлчилж байхад хангалттай гिचингүүтээ яваад өгдөг. Үүнээс нь бид Kaiser өөртөө хичнээн итгэлтэй байгааг нь харж олно л доо. Хиорич бусдаасаа хэрвээ Kaiser руу Исаги юу гэж сонгох дээрээ тулвал бид нар Исагиг сонгоно үстэй гэдэг хэвгүй юу? Даанч хинч хариулдаггүй бүр намгүй. За мэдээч мэрэгжлийн хөлбөмбөгчний амьдралд нэгийгээ дагна гэж байхгүй штэ. Хүн болгон л өөрийгөө ингээд босцож түгээж харуулахыг хүснэ. За энэхүү зүйл нь л нөгөө нэг Neo Egoist лигийн гол түлхүүр юм байна л та. Эгогийн хэлснээр бол одоо хүн орчиндөө дасаж сайжирдаг гэсэн дээ.
Тэгэхээр Исагийг хүрээлсэн хүн болгон л одоо өөрийгөө харуулахыг хүсэж байгаа. Тэгэхээр энэхүү орчинд Исагийг дасаж тэр дундаас бас өөрийгөө харуулна гэдэг одоо их сайн өсөлт байхгүй юу? За ингэснээр chapter солигдсон байдаг. Бидэнд нэг царайлаг залуу харуулах ба түүний араас нэг зурагчин ах миний дөө модель болоод өгөхгүй үз гэж асууж байна. Тэрхүү залууч уучлаарай би найзуудтайгаа дэлгүүр хийж байна гэж хадгалцчихна. Ахууч гуйсаар нэг зураг авахар болж л гэн л тээ. Тэрхүү царайлаг залуу Юкимия Кенью гэдгээ. Бид нэр тэгэхээр Юкимиягийн өнгөрсөнд ирсэн байх нь. Юкимия маань ч нэг сэтгүүлийн нүүрэн дээр гарчихсан. Мэдээж энэхүү үе Юкимиягийн хувьд хамгийн жаргалтай мөч нь байжээ. Гэхдээ түүнийг юу хүлээж байгааг хэн ч мэдсэнгүү. Нэг өдөр найзуудтайгаа алхаж байтал түүний нүдэн харанхуй бүрийгээ л эхэлж. Мэдээж эмчтэр очсон байдаг. Эмч үүнийг нь оптик нейропати буюу харааны эмгэг гэж тодорхойлжээ. Энэхүү өвчнийг зогсоох арга бол байхгүй. За гэхдээ чамайг алцахгүй адагтаа гэхэд хараагүй болно гэдэг. Юкимия маань тэгвэл хөл бөмбөг тоглож болох юм уу гэж асуухт нь чи мэдээж хөл бөмбөг тоглож болно. Гэхдээ сонирхогчийн хувьар чи ягаад ч мэрэгжлийн төвшин тоглож болохгүй гэж хэлдэг. Юкимия маань зэрхүү үедээ яагаад би гэж дотроо нилээдгүй гонглсон байдалтай бодно. Эмчээ би ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж үү? Би зүгээр шилдэг нь болохыг хүссэн юм гэж хэлэнгүүтээ уйлаад байдаг хэвгүй юу? Юкимия маань доошоо харцгаад миний мөрөөдлийг буцааж өг гээл уйлаад байна. Тиймээс эмчийн тултал нь Юкимияг дэмжихэр болжээ. Гэхдээ Юкимиягийн мэрэгжлийн төвшөнд хүрэх хугацаа нь хязгаартай. Чи хязгаартай байсан ч гэсэн хөлбөмбөг тоглосоор байх юм уу гэж эмч нь асуухад Юкимия тийм ээ гэж хариулдаг. Тиймээс өөрийнх нь мөрөөдөлтөд цуг харах чадвар нь алга болохоос өмнө мэрэгжлийн тамирчин болох гэж ихээхэн хичээж иржээ. Мэдээж хичээснийхээ үр дүнд бүлээл окоос урилга авсан байдаг. За ингэснээр бид одоо цагт иржээ. Юкимия Исагитэй хэрүүл хийчгээд талбай дээр ганцаараа бэлтгэл хийж өгөх байхгүй юу? Гэхдээ даач нөгөө нэг хамаг юм бүдгэр шарагдаа та нар одоо энэ дэлгэцийг хардаа. Үргэлж ийм хараатай хөлбөмбөг тоглодог байх нь л та. Мэдээж өөрийнх нь оронд Исагийн ингэж амжилттай яваад агаад ерөөдөө Юкимия атаарсан байхгүй юу? Тиймээс өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч ингээд шаналчихсан сууж байна. Харин нөгөө талд Исаги болохоор тэр гүйдэг татсан дээр бэлтгэл хийж байна. Йоо өөрийнхөө дээд амжилтыг хийж чадлаа гэд амарчсан сууж байхдаа Юкимиягийн хэлсэн зүйлсийг боддог. Исагигийн хувьд бол Юкимиягийн хэлсэн бүх зүйл зөв л дөө. Дэлхийн шилдэг давтлагч болохын тулд ерөөдөө тийм дамжуулт хийх ёсгүй байсан л та. Гэхдээ яах аргагүй ямар нэгэн зүйл хийж өөрийгөө харуулахгүй бол талбай дээр үлдэх боломжгүй байсан учраас тэгээд ялчгүй дамжуулт өгсөн шүү дээ. Тиймээс Исаги маань боджээ. Хэрвээ би яавал Ноэл Новотой адилхан тоглолтын бүтцтэй болж чадах вэ гэж боддог. Тэгтэл толгойд нь Кайзер ороод ирж байгаа юм чи. Би Кайзерыг үзэж судалж тэгээд өөрийнхөө зэвсэг болгож ашигланаа гэж Исаги боддог. За ингэснээр 10 өдрийн дараа Бастард Мюнхен багийн гарааны тоглогчдыг зарлжээ. За та нарын бүхэл бэлтгэл судалгааг үзэж хагаад би энэхүү тоглогчдыг Английн үзэж тоглуулахар боллоо гэж Ноэл хэлнэ. Эхний тоглогчоор Кайзер байна. Араас нь Кунигами тэгээд манай Исаги ч гэсэн багтсан байдаг. За мэдээж нөгөө урсшаар үстэй Германы Гримгээ тоглогч байна. Араас нь Нээс байна. Хараахан Бүлүүлокоос өөр тоглогч оруулаагүй байна гэсэн чинь Короно Ранзе гэх тоглогчийг одоо хагас хамгаалагчдаар тавьсан байгаа байхгүй юу? Корона маань шууд хэлэн л дээ. Би талбай дээр байгаа цаг чиний талд шүү Исаги гэж хэлдэг. Одоо уг нь ингээ хоёр баг хоорондоо тоглож байгаа. Тэгээд баг нь хоорондоо ингээ хуваагдсан байгаа даа юм да. Нэг нь Исагигийн тал, нөгөөх нь Кайзерийн тал гээд. За араас нь нэг хоёр мэдэхгүй Германы нөхөр байна. Энэ одоо Минсер, нөгөөх нь Биркенсток гэх за нэг хоёр герман байна. Харин зүүн жигүүрийн хагас хамгаалтаар өнөөдрийн бидний гол дүр болох Юкимияг тавьсан байна. Бас тий нэрэ Батар хэрэгтэй. Тэгэхээр Гамарогийн чи Батар болчих гээд энэний залууг оруулсан да. Найз шүр хамраа авчгаад би юу гэсэн байдалтай хараа зогсож байна. За энэ гингээ залуул энэ багийн хамгийн өндөр хамгаалах төвшин чадвартай залуу юм байна л да. Тиймээс чамайг Батар болголоо гинэ. Найз шүр хамраа ухсыгээр за талбайд гарч ивэл хамаагүй гэсэн шиг байж байна. За тэгэхээр Бастард Мюнхний гарааны бүрэлдэхүүн 4-4-2 гэсэн байралтай байна. Энэ харж байгаагаар Ноэл гэхдээ та нарын мэдж байгаачлан энэхүү багт хоёр төрлийн философи байгаад байна л да. Нэг нь Кайзерийн ашигладаг үнэхээр үр дүнтэй хөлбөмбөгийн стайл буюу загвар. Харин нөгөө нь Бүлүүлокийн тоглогчдын ашиглаад байгаа одоо юу гэмэр чимтэй. Амиач гэсэн уустдаг төрлийн хөлбөмбөг гэдэг байгаа хгүй да ерөөдөө бол. Кунигами болон Исагигийн хийсэн гол их л тийм өмнө нь Бастард Мюнхний түүхэнд байгаагүй л загвартай гол юм гинэ. За ерөөдөө энэ гол нь тийм зүгээр л нөхцөл байдалтай уусаал шийдвэр гаргадаг гэх юм уу да.
Харин нөгөө талд ч нөгөө Kaiser төвтэй бүх зүйлээ л Kaiser руу өг гэсэн байдалтай байгаа даа та. За тэгээ та нарын хэн илүү тэ ур чадвартай гол хийгээч харъя гэж хэлдэг хэвгүй юу? Kaiser ч нөгөөс асууж байна. Энэ миний хувьд шалгалт юм уу гэж асуудаг. Оо, ашгүй чи олоо мэдчихөө. Битгий бүтлгүүтэрэ багийн эйс минь гэж хэлэндэ. Kaiser ч нөгөөгийн өдөөс чи битгий солиороод өөртөө л анхаар хогийн багш минь гэж хэлждэг хэвгүй юу? Ерхийдөө л Kaiser өөрийнх нь шалгаж дог дохуу хийж агаад нь ууртай л байгаа юм байна л та. Нөөж тэрхүү үг нь хүн дээр үлээж авсангүй. За тэгвэл чи наадах өөрөө орж ирэнгүүтээ баталчих гэж хэлдэг. За тэгэхээр guys бидний хүсэн үлээсэн мөч ирлээ. Bastard München багийн эсрэг Manchester City баг. За Bastard München багаас бидний мэдгээр Isagi, Kunigami, Yukimiya байгаа. За харин нөгөө талд Manchester City багаас Nagi, Chigeri, тэгээ Mikage 3 байгаа. Isagi-с нөгөө өдрөгөө талбай дээр гарангуудаа шууд үг шийдэн л дээ. Та нар гарааны бүрэлдэхүүнд орж чадаа ёо. Баяр үргийг нь. Наги ч өдөөс нь энэ их үнэтэй залууг хараач гэхэн дэр дээ. Рё ч өдөөс нь манай саятан залуу байж дээ л гэж хүлээж авна. Isagi ч түүнд хариулж үгүй энд мөнгө хамаагүй гэхэд битгий хотлаарай даа. Чи мөнгөд дуртай байс дээ гэж хэлнэ. Isagi хэлнэ та нарыг ч гэсэн ямар нэгэн багаас урилга аваасай гэсэн хүсэж байгаа мэдрэмжээ хэлдэг хэвгүй юу? Наги тэгсэн чинь тэр мөнгө зүгч хамаагүй би зүгээр чамайг ялах гэж ирлээ гэж байна. Тэрхүү яар Chigeri Kunigамид яриа өдөж байна. Chigeri маань Kunigамиг ахиж харахтаа дааттай байна. Ахаад сайхан тулцгаая гэдгээ хэлдэг. Тэгтэл Kunigami өдөөс нь та нар бүгд өөрчлөгдөжээ. Бүр нов шиг өөрчлөгдсөн байна гэндэ. Тэр надад хамаагүй. Надаа шинч байна уу, хуучиж байна уу би чамайг ялах л болно гэж ерөн Chigeri хэлдэг хэвгүй юу? Тэгтэл Kunigami муухай харж байснаа чи над новшийн ханхуу гэсэн бодлоо хаяхгүй мүү гэж хэлэнгүүтээ яваад өгнө. За хуцаар бай. Чиний над баатар гэснээс чинь дээр шүү гэснээр. Нё эгос буюу Европын лигийн 3 дугаар тоглолт Германы Bastard München багийн эсрэг Английн Manchester City багийн тоглолт үүгээр эхэлж байна. За тэгэхээр guys энэ хүртэл үзсэнд баярлалаа. Манай Blue Lock Manga spoiler-ийн 7 дугаар бичлэг үүгээр дуусч байна. Гэхдээ дараагийн бичлэг буюу энэ хоёр багийн тоглолтыг ер нь бүтнээр нь оруулж ирсэн бодолтой байна л да. Тиймээс guys like, subscribe дараад тэр чиртэй хүлээж агаарай.